Улсын хурлын тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг Норвегийн тусламжийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-оос 2020 онд хэрэгжүүлж байгаа төлөөллийн байгууллагыг бэхжүүлэхин төслийн хүрээнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас багуудын иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадвархжуулах нь үндэсний суурь сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн багш нар тусгай хөтөлбөрийн дагуу төлөвлөгөө сэдвийн хүрээнд 2 өдрийн хугацаанд явуулах юм а. Тухайлбал нутгийн өөрөө удирдах ёс ба багийн иргэдийн нийтийн хурлын эрх зүйн үндэс суурь ойлголт, багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан, тэргүүлэгчид иргэдийн оролцоо, багийн хэмжээнд тулгамдж байгаа асуудлыг тодорхойлж түүнд дүн шинжилгээ хийх арга зүй, багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр хэрэгжилт түүнд тавих хяналт болон бэлчээрийн менежмент зэрэг сэдвүүдээр сургалт явагдаж байна. За бид бүхэн ер нь ажлынхаа төлөвлөгөөнд тусгасны дагуу шат шатны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагт ажиллаж байгаа идэвхтэн сонгуультнуудаа сургаж дадлагжуулах мэдлэгжүүлэх ийм ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа маа. Тэр үе шаттай зохион байгуулж байгаа ажлын нэг томоохон хэсэг нь бол өнөөдрийн энэ сургалтын үйл ажиллагаа байгаа. За Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын их хурлын тамгын газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүний хөгжлийн хөтөлбөр, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралтай хамтраад үе шаттай олон сургалтууд зохион байгуулж байгаа. Бид бүхэн 2016 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарынхаа сургалтыг, за сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа дарга төлөөлөгчдийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. За энэ сургалтын үргэлжлэл бол аймгийн хэмжээнд 91 багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, сумдын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтыг энэ өнөөдөр эхлүүлж байна. За сургалт маань 2 өдөр зохион байгуулагдана. За иргэдийн нийтийн хурлын дарга нар гэдэг бол бас их онцлогтой ийм хүмүүс. Яг иргэдтэйгээ хамгийн ойрхон тулж ажилладаг. Тэдэнд тулгамдж байгаа асуудлыг хамгийн их мэддэг, хамгийн түрүүн мэдээлэл авдаг ийм хүмүүс байдаг. Тийм учраас төр ард түмэн хоёрын гүүр болдог ийм хүмүүс байдаг учраас энэ сургалт бол маш ачаал бүгдэлтэй. За хуулийн хүрээнд ямар орчинд ажиллах уу, тийм ээ? Эдийн засаг санхүүгийн боломж ямар байна? Хуулинд иргэдийн нийтийн хурлын дарга, иргэдийн нийтийн хурлын эрх зүйн орчин ямар байна? Эрх нь ямар байна? Үүрэг нь ямар байна? Ард түмэнтэйгээ яаж ажиллах юм гэдгийг өнөөдөр энэ үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн энэ сургагч багш нар заахаар хүрэлцэн ирсэн байна. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын дийлэнх хувь нь шинээр томилогдсон дарга нар байгаа учраас энэ удаагийн сургалт тэдэнд ихээхэн мэдлэг өгсөн туршлага болох сургалт болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. За ер нь бол 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын бараг 70 гаруй хувь нь бол шинээр томилогдсон ийм хүмүүс байгаа. За үлдсэн 30 гаруй хувь нь бол хуучин сумын иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан, засаг даргаар ажиллаж байсан, замун баг хорооны даргаар ажиллаж байсан ийм хүмүүс байгаа. Үндсэндээ энэ сургалт бол маш шинэлэг ийм сургалт болж байгаа. 70 гаруй хувь нь гэдэг чинь жишээлбэл 10 хүний 7 нь шинээр иргэдийн нийтийн хурлын даргаар сонгогдсон ийм хүмүүс байгаа. Ялангуяа манай хөдөө багуудад байгаа иргэдийн нийтийн хурлын дарга нар бол дээд боловсролгүйч гэдэг юм уу, боловсролын түвшин арай бага ийм хүмүүс байдаг. Тийм учраас энэ сургалтыг хийх нь бол маш их ачаал бүгдэлтэй ийм сургалт болж байгаамаа. Нутгийн өөрөө удирдах ёсны анхан шатны нэгж бол яах аргагүй багийн иргэдийн нийтийн хурал байдаг. Тийм ч учраас иргэд хурлаа хийж өөрсдийгөө төлөөлж ажиллах хүнээ сонгох, шат шатны сонголтуудаа хийх, баг, сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт хийж бүтээх ажлуудаа төлөвлөх, ярилцах, үр дүнг нь хэлэлцэх гээд иргэдийн нийтийн хурлын зохион байгуулалт, цаашдын хөгжил хандлага зэрэг олон талд арга хэмжээг зөв зохистой зохион байгуулах талаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт энэ 2 өдөр сургана. Ингэснээр наад зах нь тэд иргэдийн хурлаа хэрхэн зохион байгуулах, багийн иргэдийн хурлын тэмдэглэл хөтлөх, тэргүүлэгчдээ сонгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон туршлагыг судалж гарах юм а.